За тамхинаас гарах гэж байгаа юм бол шууд гарах үйлдэл хийхээс өмнө Монголд ямар тамхинаас гарах аргууд байгаа юм. За тэрнээс танд яг аль нь тохирох вэ гэдгийг нэгдүгürt нь судалж үзэх хэрэгтэй. За эмийн эмчилгээ гэж болж байна. Никотин орлуулах бох, цацлаг, наалт гэх маш олон юм байна. За тэрээс гадна хусын эмчилгээ гэж байгаа. Тэгэхээр та бүхэн зөвхөн өөрөө гүрэлт гэхээсээ илүүтэйгээр өөр ямар аргууд байж болох тэрийг судалж үзье. За давуу тал талыг мэдснээр та өөртөө тохирох аргыг хэрэглэх боломжтой болно. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь никотин орлуулах эмчилгээ гэдэг бол тамхинаас гарах процессын зөвхөн нэг хэсэг гэдгийг та аюул сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй ихэнх тамхинаас гарахыг орлох хийгээд бүтлгүүж байгаа хүмүүс маань одоо бүтээгдэхүүндээ найдаад бүх тамхинаас гарах процессыг амжилттай болгочдөг. За тэгэхээр цаана үлдэж байгаа 80% бол та өөртөө яах ёстой вэ гэдэг арга тактик суулгаад ингээ явах юм бол таны тамхинаас гарах магадлал чинь 50-аас илүү хувиар өснө. Эрүүл уушиг таны эрүүл мэндийн төлөө.